Санаатай үзэгчтэй боловсрол сувгт одондог X-тэй сургуулийн хамтран хөтлөгч таавхан хүрэгдэг та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг тэгээд бэлэн болж байна. Ингээд ангидаа нэвтрүүлгийн шилдэг сурагчдыг хамтаа өгч авцгаая. Загварлаг сурагч Бүртөө, авиаслаг сурагч Ануужин, Эчэнгүй хөргөн сурагч Батик, спорт урлагийн мастер Эрдэнэ байдаг. Намуухан долгоон намуун. Өнөөдрийн сошиалгийн дугаар үзэгчид таавахын төгрөгөд бэлэн болсон байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр харилцагч төвтэй голомт банк, хязгааргүй эрч хүчийг бэлэгдэгч Coulter Block брэнд болон мэдээллийн технологийн ирээдүг тодорхойлох бүтээгч иргэнийг бид бүхэн ураатай олондог X-тэй сургууль хамтран ажиллаж байгааг дуудахад таатай байна. Ингээд нэвтрүүлгийнхаа гол зочин өнөөдрийн шин сурагчаа бүгдээ ангидаа огтж авцгаая. Тэр хүн бол Мөнхий бамтгийн дуучин Савга. Мөрөөдөмтгий даруухан хүү Савга 2001 онд ангийн нөхөдтэйгээ санаа нэгдэн хамтлаг байгуулсан нь залуусын сонсох дуртай олон дууны эхлэл болжээ. Мөрөөдөл үгүй бол альва зүйлийг бүтээж чадахгүй гэж хэлдэг тэрээр дуулах гэдэг ганцхан хоббитой. Нууцхан хайр, зөөлөн гуниг, цаснаар зэрэг хий дуунуудаараа өсвөр үеийнхнийг байлдан дагуулж явсан мөнхийн рэп хамтлагийн дуучин Савга уянгалаг дуу хоолоогоороо уяасаар уран бүтээлээ хийсээр явна. Занд найзуудаа Арандургээ манай ангийн шин сурагчаар ирсэн байна. за Сэтгэлдэр байна. өө одоо шин сурагчаар ирж байгаа юм чи өндөр байлгүй яах вэ? 1-5 дугаар ангийнхаа бага насны дурсамжид эргээд очих гэж байгаа тийм ээ. Ааха. 5 дугаар ангийн хүүхдээс өөрийгөө ухаантай гэж бодож байна уу? Мэдээж ухаантай байлгүй яах вэ? Ухаантай. Тий. Хичээлээр нь асууж байгаа шүү дээ. Тий. За тэгвэл өөрийгөө ухаантай гэдгийг батлахад бэлэн байгаа байна. Өнөөдрийн сурагч нэвтрүүлгийнхаа дөрмийг танилцуулъя. Самбар дээр одоо 10 хичээл гарч ирнэ. 1-5 дугаар ангийн. Тухайн 10 хичээлээс оролцогч маань өөрөө сонгоод хариулаад яваад байна. Төгсгөлийн 11 дахь асуулт буюу оргил 1 сая төгрөгийн асуултанд амжилттай хариулж чадвал сая хэлснээрээ 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгээ батлах нь байна. Хэрвээ наан нь бүдрэх юм бол би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгээ хүлээн зөвшөөрнө. Яа за. Амлаж байна уу? Амлаа. Амжилт төсөө оролцогчдоо оролцогчийн 10 хичээлтэй бүгдээ хамтдаа танилцъя. Хүн байгаль дуу хөгжим, иргэний боловсрал, хүн орчин, хүн нийгэм, математик, мэдээллийн технологи, дүрслэх урлаг, англи хэл, монгол хэл. Гэсэн хичээлүүд гарч ирсэн. Ард нь байгаа тоо болвол тухайн хичээлийг хэддүгээр анги гэдгийг хэлж байгаа. За. Хүн байгаль 4 гэдэг маань 4-р ангийн хүн байгаль. Ер нь хэр сурагч байв? 1-5 дугаар ангидаа. За 1-5 дугаар ангидаа бол гайгүй байсан. Гайгүй байсан. Хамгийн сайн хичээлч. За биеийн тамир байна. Дуу Хөгжим байна. За. Дургу хичээл ч юм уу баг зэрэг дунд авдаг хичээл байсан уу? Тооны хичээл жоохон дургу дуу байсан шүү. За 10 хичээлээс сонгохдоо манай нэвтрүүлгийн шилдэг оролцогч сурагчдаас 2 хичээл тутамд нэг хүүхдийг хажуудаа гаргаж ирэх ёстой. За мөн дээрэс нь 3 боломжийг ашиглах боломжтой. За. Ингээд амжилт төсөө хамгийн ихний туслах хүүхдээ сонгоё. За. Ганц хүү байгаа юм биш үү? За, Эрдэнэлэг. Эрдэнэлэг. За Эрдэнэлгийг сонгоё. За, ингээд. Танилцж болно. Сайн байна уу? Намайг Эрдэнэлэг гэдэг. Намайг Лавга гэдэг. 1-5 дугаар ангид хэр сурагч байсан ер нь? Хөвгүүд болоод ялангуяа тэр тундаа лэн сахилахгүй дэггүй байдаг те. Ер нь даруухан. Даруухан талдаа хөвгүүд. Даруухан талдаа тий. Яг хичээлдээ бол тэгээд дундаж тий. Дундаж. Сайн сурдаг байсан гэдэг байгаа ш 1-5 дугаар ангид. Тэрнээс дээшлээд болоод жоохон тэгээд нөгөө хөдөлгөөн ихсэл тий нөгөө дуу хөгжим рүүгээ илүү сонирхол яваад хичээлийн нэг жоохон хойшин тавьсан тал бий. Яг сонирхол руугаа яваад ирсэн чинь хичээл нэг баг зэрэг хоцрогцсон гэж. Гэхдээ бол 1-5 дугаар ангидаа гайгүй хичээд сурдаг байсан даруух хүүхд байсан. Хичээл бол тасалдгүй байлаа. Тийм ээ. Багшийн үгэнд бол сайн ордог хүүхд байлаа. Ариун цэврийг бол дээд зэрэгээр сахдаг хүүхд байлаа. Сайн байна. Хоёр хоорондоо ярилцж байгаад хамгийн ихний хичээлээ сонгож болно. Юу гэж бодож байна? Би бүх хичээлээрээ тусалж чадна. Гэхдээ голцоо 90-ний боловсрал Монгол мэдээллийн технологид.
Иргэний боловсрал. Иргэний боловсрал. Хичээлийн нэршил бол өөрчлөгдсөн харагдаж байгаа бах тий. Өө тийм нэлээд онд болсон. Мэдхгүй хичээл бол хажуудлын тусах хүүхдээс асууж болно. За иргэний боловсролыг сонгочих тэгвэл тхөө. Тэг. За тэгээ. Хоёрдугаар ангийн иргэний боловсрал. Асуултыг харъя. Завхуурсан сурдгуу, завшсан цэг яадаггүй гэсэн үг байна тий. Цэгийн орн мэдээж тохирох үгийг олж хэлэх нэ. За. Бодох хугацаа явсан. Хамгийн ихний хичээд Юу гарахгүй мэн тий? Сонголт бол гарахгүй. Сонголт байхгүй мэн. Зарим асуултанд бол сонголттой, зарим нь бол сонголтгүй. Завхуурсан сурдаггүй. Завшсан нь Завхуурсан сурдаггүй юм бол завшсан яадаг юм бол. за баяждаггүй. Баяждаггүй. Завхуурсан хүн сурдаггүй, завшсан хүн баяждаггүй. Байж болох нь хүүхдүүд байна. За, тэгвэл гэрлээ даръя. За. Хамгийн ихний хичээд иргэний боловсрол 2-р анги байсан. Оба. Эхний хичээд болох иргэний боловсролын хичээлдээ амжилттай хариулсан 5,000 төгрөгийг өөрийн болгож чадсан. Баярлалаа. За. За мөнгөнд нь бол дээш өсөд явах нь тий. За Эрдэнэ хэлэхэд асуух асуулт байна уу? Бага. Та хамгийн анх ямар дуу дуулж байсан? За манай хамтлагч хамгийн анх нууцхан хайр гэдэг дуу хийжсэн. Манай хамтлагийн гуравчин гуруула 10 жилийн нэг ангийнхаа. За. Тийм. Бүр багын найзууд. Хамтлаг бол яг 10 жилд байгуулагдчихлаа л да. Ер нь бол хайрын эзэн гэж дуу байдаг тий. хайрын эзэн гэж дуу. Энэ дууг бол би танай хамтлагийн хамгийн анхны уран бүтээл гэж бодоод байсан. Ер нь анхны уран бүтээлүүдийн л бас нэг Нэг нь баг тий. Тий. Хамтлаг ер нь бүтгүүлсэн түүх юу вэ? За түүх гэвэл ер нь л дуу хөгжмөнд багасаа дуртай байл одоо энэ шиг багасаа л ер нь сонсдог тий. Гуруулаа тий. Тийм тэр үед Орос дуу их сонсдог байлаа. Гэртээ дуу сонсч гэрээ цэвэрлдэг байлаа тий. Тэгэл ер нь сонирхолтой байсан. Тэгэл нэг хүсэл зорилгодоор нэгдэл тий. Тэгж л байгуулсан да. За. Эхний хичээл иргэний боловсрол байсан. Хоёр дахь сэдв ямар хичээл их вэ? Дуу хөгжим. Дуу хөгжим. За. дуу хөгжим. Хамгийн гутаа сонирхолтой хичээлээ ихтэй авчих гэж байна тий. За. Дуу хөгжмийн хичээлийн асуултыг харъя. Доо гişгийг нот бичлэгт ямар үсгэн тэмдэглэгээр тэмдэглэдэг вэ? Доо гişг. За, дахин цагаатлагаа үсгүүл байгаа тий. Долоо гişгийг тэмдэглэдэг. За. Тий. Тэн дундаас доо гişгийг ямар үсгэн тэмдэглэгээр тэмдэглэдэг вэ? Латин. Тий. Гитарын одоо барилтууд дээр бас нэг заах аргачлал дээр ингээд бас байдаг шүү дээ. Тэгээ үсгүүдийн тэмдэглээд бичсэн байдаг харагддаг. Эрдэнэ хэлэг мэдэж байна. Хоёр сонголт. Хоёр сонголттой. За бодож байгаа юм байна. За тэгвэл Эрдэнэ хэлгээ сонсъё. Миний бодлоор C. За. Ахоо. Ярдэ дараа. Хоёр дахь хичээл дуу хөгжим байсан. Доо гişгийг нот бичлэгт ямар үсгэн тэмдэглэгээр тэмдэглэдэг вэ? C. Нэг боломж ашигласан, харах боломж ашиглагдсан, хоёр асуултанд амжилттай хариулсан 10,000 төгрөгийг өөрийн болгох дахин баяр хүргэе. За тэгэхээр хоёр хичээл хамт байсан Эрдэнэ хэлэхдээ баярлалаа. Баярлалаа. За. Нэр бас манай оролцогчоос шоколадын дуртай гэж сонссон. Юу яах вэ? Дуртай шүү. Дуртай. Ийш бас түрүүнээс хойш нэвтрүүлэг оршигээс хойш хараад байсан те. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч хязгааргүй ирч хүчийг бэлэгдэгч Коптер блог бас асуултандаа хариулж байхдаа идэж болно. Баярлалаа. Дараагийн туслахтай сонгоё. За бүртээ. Дөрөв хүүхд байгаа. Яа загвартай болсон бүртээ. Санаа нь намайг бүтээгээд За намайг тавтай. цаа таатай байна. За манай бүртээ бол англи хэлний хичээлдээ сайн. Математик бас байж болно. Тийм ээ? Болно.
За математик уу? Математик. За 2 дугаар ангийн математик. Эний сонголтыг хүндсэн баярлалаа. 2 дугаар ангийн математикийн хичээлийн асуултыг харъя. Хүүхдийн цуслан 3 бүлэгтэй, нарлаг бүлэг 21 сурагчтай, оч бүлэг 24, золбоо бүлэг 23 сурагчтай бол цуслан нийт хэдэн сурагчтай вэ? Энэ бол 2 дугаар ангийн математикийн хичээлийн асуулт. За манай зэрэгт ирсэн залуучууд бол мэдж байгаа те. Инээгээл суугаад байна. 3 бүлэгтэй, нарлаг бүлэг 21, оч бүлэг, золбоо 20 бол цуслан нийт. За. Ер нь бол хүүхэд байхдаа цусланд бол амарч байсан. Амарсан. Амарсан. Ямар цусланд амардаг вэ? Найрамд цусланд. Шууд нэмээд юм явчих тий. Мэдгүй харин яаж бодох юм бол за нардаг бүлэг цуслан бол нийт 3 бүлэгтэй юм байна. Нардаг, оч, золбоо гэсэн 3 бүлэгтэй. За нардаг бүлэгт нь бол 21 сурагч, оч бүлэгт нь 24, золбоо бүлэгт 23 сурагч байдаг бол нийт тэр цусланд хэдэн сурагч амарч байгаа вэ? За, хариулах уу? За хариулъя. 68. 68 сурагч. Гэрлээд орж болно. Энэ цуслан нийтдээ 68 сурагч байдаг гэж шинэ сурагч үзсэн байгаа. Зөв хариулт 3 хичээл 68. $27,000 төгрөгийг өөр юм болгосон байна. За, Амжилттай явж байна те. Одоо нэг асуултанд зөв хариулвал $50,000 төгрөг үйл шатах мөнгөнд дүн хавгаж үлдэнэ. за, Үйл шатах мөнгөнд дүн 50,000, 250,000 байгаа шүү. за. За бүртөө асуух асуулт байна уу? Бага. За ямар асуулт байна? Та хэдэн настайдаа өгүүлж эхэлсэн бэ? Рэп сонирхол ч юм уу? Дуулж. За тий өгүүлдэг байсан шүү нэрээ би чи анх. Одоо бол өгүүлдэг үү? Одоо ер нь 7-8 дугаар ангиас л өгүүлж эхэлсэн. 7-8 дугаар. Ер нь бол сонирхол анханасаа энэ хипхоп те энэ чөлөөтэй энэ урсгал руу нөгөө сонирхол тийм байсан баг. Тэр үедээ хүүхдийн ордон ч юм уу тийм юмд явдаг байсан уу? Би чи хүүхдийн ордны ганчмыг өгшин шав. За. Аа тий ер нь бол өөр тийм одоо надад тийм олон багш байхгүй л та яг л өөрийнхөө Ганц л багштай. ганцд багштай тий. За окей. Тэгэхээр ер нь багасаа манай ангийн хүүхдүүд чиглэл 6 7 дугаар ангиасаа эхлүүлээд сонирхол нь болоод сонирхолтой хөтлөгдөж эхэлсэн байх нь байна тий. Хичээдээ иргэд арай. Одоо шийдвэрлэх хичээд нөгөө үйл шатах мөнгөнд 50,000 дээр очиж штэ. За тэгэхээр Тэгэхээр амархан чим шиг тийм хичээлийг авмаар байна. сайн мэддэг хичээл англи хэлэх хэрэгтэй. Эсвэл та өөрийнхөө амархан өөрийнхөө сайн чадна гэсэн хичээлээ яаж болно? Энэ шийдвэрлэх үе болохоор Тий. Боломжтой бас дараагийнхаа асуултуудад үлдээвэл тий. тий. Дүрслэх урлаг 1-р анги. За 1-р ангиас нэ. Дүрслэх урлаг 1-р анги. Асуулт гарч ирсэн байна. Цэг хэмжээнээс хальж томорсныг юу гэх вэ? Дүрслэх урлагд бол бас нэг юм нэр томьёо бол байдаг юм байна. Тий. За энэ дээр за энэ цэг байна. За энэ цэг ингээд томорхоор чинь. Бүртөө мэдчихнэ. Окей. Одоохондоо бодоод байна. За бодчихлаа. Ямар ч л байсан та хоёр цагаа дуустал бодчих те. Манай хүүхдүүд хариултаа явуулсан уу? Явуулсан. За намун бодоод хамгийн түрүүнд явуулсан гэж гараа өргөж байна. За яана ээж та. Хуулах боломжийг ашиглах юм бол намун хариултанд хэр ихтэй байгаа даа. Оо 100% боломжтой ашиглаж байна. шууд боломжтой ашиглая. За хуулах боломж. Яг тэр ангаараа ярилцаад нэг хариултыг надад өгнө. Тэр хариултыг би бол шууд авах хэрэгтэй. Цэг нь эхлээд том нэг үг юм шиг ингээд цэг нь ингээд томрон эхлээд анх юм жижигхэн бэж байгаа тийм том болж байгаа шүү тий. Хад томорсныг Тэгэхээр чин 6 дахь нэг цэг бол цэг те. За тод боо. За. 1 2 3. Яа шиг бол хариултыг. За Бид нэр ангаараа ярилцаа тод гэж хариу зөв гэж хэлсэн. толб. За энэ бол хуулах боломж учраас би хариултыг шууд авна. За. Зөвч байсан бурууч байсан гэсэн үг те. За. Цэг хэмжээнээс хальж томорсныг юу гэх вэ? Толб. Оролцогч боломжоо ашигласан. Толб гинэ. Толб гэж үздсэн. Зөв хариулт. Толб. Эйла.
Энэ бол шийдвэрлэх хичээл болох 4 дахь асуулт байсан. За. Амжилттай хариулсан учраас үл шатах мөнгөнд болох 50,000 төгрөгөн дээр ирж чадлаа. Баяр хүргэе. За баярлалаа. Ангийнхандаа баярлалаа. Эхний 4 асуултанд харах болох гэдэг 2 боломжийг ашигласан байгаа. Одоо зөвхөн зөв хариултаар аврагдахыг боломж үлдсэн. Цаана 6 хичээл байгаа тийм. Гэхдээ санаа зовх зүйл бол байхгүй. Бүртөөдөө баярлалаа. Дараагийн 6 шийдэж амжилт хүсье. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамтдаа үзэгчдээ баярлалаа. Бүгдээрээ хичээлээ хэсэг хугацаанд залруулаад эргээд ангидаа үзье. Хадгалуурын өвдөөс ухаантай шоу нэвтрүүлэгт эргээд тавтамаар үзэгчдээ өнөөдрийн дугаард мөнхөрөө хамтгийн дуучин тавга утсаж байгаа. Яг одоогоор 4 асуултанд амжилттай хариулсан байна. Асуултын хувьд хэр баг шиг байна? За бодсноос бол бас хүн шүү. Хүнд байна шүү. Чичдэг бүр асуудал руу ороод бүгднгийн дагаад гаргаж үзсэн. Үгүй юм байна. За манай оролцогч нар бол ингэдэг л дээ. Зарим нь болохоор их хүнд асуултууд байгаад байдаг, харагдаад байдаг. Би бол яг үндэ айжсэн. Тэгсэн чинь асуултууд бол хялбар байна. За зарим нь бол яг тантай адилхан ийм хариултыг өгдөг. Гэхдээ ер нь бол хүн ямарваа нэг юм өөртөө ихтэй л байна. Итгэлтэй л байх хэрэгтэй тий. Итгэлтэй байсан цагт бол ямар ч бүтнэ гэж. Сүүлийн уран бүтээл яг одоо ажиллаж байгаа уран бүтээл юу байна? Хамтлагийнхээ ер нь одоо хаагур байна. За би 2016 студид T-Records гэдэг те. Тэдгээр хүмүүстэй гэрээ хийгээд ажиллаж байгаа. Одоо яг өөрөө бие дааж уран бүтээлд орсон байгаа. Ганцаараа уран бүтээл. Ганцаараа тийм хамтлагийг бол яг төр те ооштой явж гин гэсэн үг. Тэгээд тэрнтэйгээ холбогдоод одоо энэ 3 сарын 8-нд олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр анхныхаа тоглолтыг хийх гэж байна. За. Тэгээд одоо ганцаарчсан тоглолт. Энэ ажилдаа бэлдээл ерөөхдөө явж байна. Хичээл рүүгээ эргээд оръё. 6 хичээл үлдсэн байгаа. 3 туслах хүүхэд. Дараагийн туслах хүүхдээ сонгоё. За. Анаач. Самбано намайг анаач гэдэг хэлцээ татна. За баярлалаа. Намл хавгаа гэдэг. За одоо яг хичээлийн сонголтоос өмнө би танаас нэг асуулт асууя. За одоо танай хамтлагийн Мөнхийн рэп гэдэг энэ хамтлагийн нэрийг анх яг хэн зохиож өгсөн бэ? Яг гоё яасан. Хамтлагийн нэрийг биш үү? Манай нэг найз өгчээсэн. Хамтлагийн биш. Хамтлагийн биш. Гэхдээ өөр хамтлагийн. За. Тухайн үед Монтреп гэж хамтлаг гэдэг гэсэн. За тий. Мундаг хамтлаг байсан тий тэр үед. Тэр хамтлагийн одоо нэг найз маань л өгчлөө. Өгч байлаа гэж. Тий. Мөнхийн рэп. Монтреп гэж. Тий. Монтреп, мөнхийн рэп. Ингээд өгчүүл яад ингээд санал болгосон л доо. Тэр үед сугалж исэн бид нар нэрээ. За нөгөө хүүхдэд нэр өгдөг шиг бүр будаан дотор хийж байгаа да. Тэгээд найзын маань тэр санал болгосон нэрийг гарч ирсэн байхгүй. Тэгээд шууд өгсөн дөө. Шууд эхнийхээ сонголтоор мөнхийн рэп гэж гарч ирж ирсэн. Тий. Бас их сонирхолтой сонгож ирсэн. За гоё асуулт байсан баярлалаа. Баярлалаа. Ануучин. Ад хичээлийг сонгох ба. Одоо яг энэ хичээлийн тулд та одоо яг өөрийнхөө хүссэн юмыг сайн чаддаг хичээлээ байвал За би танд бол хүн байгаль, хүн орчин хоёр хичээлдээ санал байна. Тийм. Болж шүү. Хүн байгаль. За энэ хичээлүүдээр яг юу орж хүн орчин дээр Хүн орчин дээр болохоор яг хүн орчинтойгоо яаж харьцах. Ер нь бол энэ хүн байгаль, хүн орчин хоёр бол бараг адилхан. төстэй хичээлүүд. Тийм. Тэгээд хүн орчин болохоор хүн орчинтойгоо яаж харьцах уу, яаж хамгаалах уу, ер нь бол яг ямар мэдлэгтэй байх ёстой вэ гэдгийг заадаг. Заадаг гэж байна. Тэгвэл ингээ хүн байгалыг сонгочихлоо. За 4-р ангийн хүн байгаль. Энэ 5 хичээл. Асуудыг харъя. Ямагт хойд зүгийг заадаг одыг юу гэдэг вэ? За. Бод хугацаа шууд зогсоочихоо. Зогсооч. За зогсооч. Юу гэж бодож байна ярилцъя. Энэ бол алтан гац. Алтан гац. Ямагт хойд зүгийг заадаг од. Алтан гац. Алтан гац. Зүбха. Зөв хариулт гарыг. Аба. Е.
хавсгичээ байсан амжилттай хариулсан учраас 7,000 төгрөгийг өөрийн бодлоо. Баяр хүргэе. Алтан гадас одон дэлхийн өөрийгөө эргэх тэнхлэгийн дагуу байрлал өгчөөр ямагт хой зүгийг зааж хөдөлж шилждэггүй. Монголчууд их дээр үеэс өнөө хүртэл шөнө орой алтан гадас одоод зүг чигээр тодорхойлж илсэн зүгтээ. Мөн алтан гадас одоод бусад од гарагийн зайг тодорхойлж чиглүүлэгч болгон ашигладаг юм байна. Самбар дээр гарч ирдэг 10 хичээлийн 5-д нь амжилттай давлаа тий. Давлаа. Шууд дараагийн хичээлээ сонгоё. Хүн нийгэм, хүн орчин, мэдээллийн технологи, англи хэл, монгол хэл. Монгол хэл чинь 1-р анги юм байна шүү дээ. За тэгээд монгол хэлээ сонгоод. Сонгоч. Тэгээ. За тэгээ. Монгол хэл 1-р анги. Арайч тийм. 1-р анги тий. Энд юу гэж бичсэн байна вэ? Дадын тоо, авч, тавын тоо, хай. Бодно. За. Бас нэг хөөрхөн логик сэтгэлгээ шаардахаар асуулт байна. Анаа ч болсон тий? Бодоход мөрөө ахгүй бодно. 1 минутын хугацаанд бол бодох хэрэгтэй. Энэ хугацаанд бодож бол болно. 70 авч. 5. Их бас энгийнээр бодоорой. За. Бодох хугацаа дууссан байна. За. Миний бодлоор бол за 5 гэдэг чинь 5 гэдэг л За. өгөл бүтчих шиг шүү дээ. 5 Тий. За нөгөөх нь Дадлавч. давж 5 Жоо ихтэй хариулах хэрэгтэй юу? За. Эхний үг дадавч, хоёр дахь үг 5 гэсэн үгнүүд Бүтчих. Тэгтээ зөв хариулдаг гарыг. Дадавч 5. Е. 6-р хичээд амжилттай хариулсан учраас 100,000 төгрөгийн бололтыг хангасан. За. Зөв хариултаар авах боломжоор үтсэн цаана 4 хичээд байгаа. За. Яа. Ануучингаа хоёулаа мэдээж суудалд буцаа суулгах хэрэгтэй. Баярлалаа. За баярлалаа. За. Хүн орчин, хүн нийгэм, мэдээллийн технологи, англи хэл гэдэг асуултууд үлдсэн байгаа. Манай нэвтрүүлгийн хамтрагч Олонлог ихсээ сургуулийн хувьд За. ер нь сонсч байсан уу? Энэ Сонсгүй яах вэ? За, Олонлог ихсээгийн тухайд бол мэдээллийн технологийн мэрэгчлэн багаас нь бэлтгэдэг сургууль байгаа. Тухайн мэрэгчлэр хүүхэд сурснаар энэ мэрэгчлийг эзэмшснээр программист болно. За тэгээд өөрийнхөө хүссэн тоглоом аппликейшнийг бүтээж болж чадна. Мэдээллийн технологийн хэрэглэгч биш, бүтээгч нь болох чадварыг эзэмшдэг. Өсөөд заавал одоо программист IT инженер болохгүй ч гэсэн хаанч утсан маш өндөр цалинтай боловсон гэж болж төргөн гэсэн үг байна тийм. Манай нэвтрүүлгийн шилдэг оролцогч хүүхдүүд оны төгсгөлд шилдэг ганцхан хүүхэд маань Олонлог ихсээ сургууль 12 дугаар ангид төгсөлд үн төлбөргүй суралцах боломж бас манай хүүхдүүдэд нээгдсэн байгаа. Хүүхдүүдэд бас амжилт хүсье. Нэвтрүүлэгтэй хамт байгаад баярлалаа үзэгчтэй бүгдээрээ хичээдээ хэсэгхэн хугацаанд завсардъя. Эргээд ангидаа уулзъя. Анемикийн боловсрол олгогч та давгарангийн өвчтөс ухаантай шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаард бүхээрээ бомтгийн дуучин тавга оролцож байгаа. Самбарт гардаг 10 хичээлийн 6-аад нь амжилттай хариулсан. 4 хичээл үлдсэн байгаа. Эдгээр 4 хичээлдээ хэрвээ амжилттай хариулж чадах юм бол төгсгөлийн 1 сая төгрөгийн асуултан дээр очих ёстой. Одоо ерөн сэтгэлээр байна. Болоог байна. Болоогүй. За. Дараагийн туслах хүүхдээ сонгоё. 2 хүүхд үлдсэн. Батинхүү Намуно. За Батих. Танайнаа таньдаг цитатай намайг Батих гэдэг. За намайг Лавга гэдэг. Батинх 4 дахь туслахаар гарч ирсэн байна. Мэдээллийн технологи, англи хэл, хүн орчин, хүн нийгэм гэсэн хичээлүүд үлдсэн. Дараагийн хичээл ямар хичээл сонгох вэ? Хоёлаа 2 5 дугаар анги хичээл үлдээгээд хүн орчин 3 хүн нийгэм 4 сонгох уу? За хүн орчин, хүн нийгэм гэсэн хичээлүүдээ сонгоё гэж үзэж байна. За тэгээд тэгвэл хүн орчин сонгох уу? За тэгье. За 3 дугаар ангийн хүн орчин.
Дэлхийн гадаргыг хавтгай цаасан дээр буулган дүрсэлснийг юу гэдэг вэ? Дэлхийн гадаргыг хавтгай цаасан дээр буулгасан. Хүн орчин ер нь хэдгээр ангид орсон бай? Орж эхэлсэн. Хүн орчин 1-р ангиас 3-р анги болчихлоо. Тэгээд 4-р ангиас эхлээд хүн орчин бод хүү дэгээ болоо хүү байгаль гэж задраад явчихдаг. Ааха. Дэлхийн гадаргыг хавтгай цаасан дээр буулган дүрсэлснийг юу гэдэг вэ? Бод хугацаа үргэлжлэж байгаа. За. Дэлхийн гадаргыг хавтгай цаасан дээр. Газрын зураг гэж бодох юм. Гэж бодох юм аа? Тийм. Дэлхийн гадаргыг хавтгай цаасан дээр хэрч дөөр. За хариултанд итгэлтэй байл гэрдээд орж болно. Бод хугацаа бол дууссан. Газрын зураг. Газрын зураг. Зөв хариултыг харъя. Яа тэгдэггүй яах вэ? Газрын зураг. Бодоод хичээд амжилттай хариулсан 150,000 төгрөгийг хоцсон байна. За одоо нэг асуулт. Амжилттай хариулвал нөгөө үн шатах мөнгөнд дүм 250,000 төгрөг очино. 50,000-ыг хадгалсан байгаа шүү дээ. Тий. Одоо 250-ыг нэг асуултаа амжилттай хариулаад авчих юм бол 1 сая төгрөгийн асуултанд бүдэрсэн ч гэсэн 250 аавна. Тийм ээ? За батэгт асуулт байгаа. Асуух галах шиг тий. За. Асуулт гэхээсээ л гуйлтай байна. За. Одоо та манай үзэгчдэд болон бид нар телевиз үзэж байгаа үзэгчдэд зориулаад өөрийнхөө хамтлагийн болон өөрийнхөө уран бүтээлээс ядаж бадгийг дуулж өгөөч. Чадвал За гоё гуйлтай. Тэгээд манай хамтлаг мөнхийн ус гэж дуудаг. За. За энэ дууг бол одоо манай Батэргэл ах зохиосон өөрөө дуулдаг байсан тий. Бүх насныхын мэддэг гэж би ойлгодог байхгүй юу? Яах вэ? Тийм. Тэгэхээр энэ дууныхаа дахилтыг бүгдээрээ дуулъя гэх үү? За тэгээ. Дахилттай юм уу те? За. Үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэнч үзэгслэнд чамтайгаан учраагүй болов үрдийн амьд яваад чахсан билээ үрдийн амьд яваад тийм ээ яах юм бэ? Яа мөнхийн ус гэдэг дууг одоо сүүлд бас шинжлэн дуулсан маш гайхалтай уран бүтээл. Тийм. Одоо хэдэн жилийн өмнө дараа ч үгүй тий дахиад нэг хүмүүс дуулаад явах. Энэ дуу бол ер нь яг л мөнх дуу. Мөнхийн ус гэдэг нэр шиг мөнхийн дуу байна тий. Танай хамтлагийн дуучин Батуух бас манай нэвтрүүлэгт оролцож байсан. Одоо миний санснаар 2-3 жилийн өмнөх хаа. Тийм. 15 онд нэг конкурс нэг тоглолт хийж ирсэн бид нэр. Ааха. Тэр тоглолт тэрний өмнөхөн бас оролцож байсан. Ааха. 250,000 төгрөг хожсон шиг санагдаж байна. Сая төгрөгийн асуултанд хараахан хүрээгүй баг. За тэгэхээр одоо хамтлагийнхаа гишүүний амжилтыг эвдэхийн төлөө одоо явах нь байна. Эвдэн. За эвдэн. Амжилт хүсье. Дараагийн хичээл юу вэ? Одоо чи хүн нийгмээ сонгоё гээд тохирчлоо дөрөв. Тэгсэн. Би бас санал нэг байгаа. Тэгэхээр хүн нийгмээ сонгочихдгоо. За 4-р ангийн хүн нийгэм. Асуудаг арай. За асуултыг уншаад өгье бат ихэ. ховор үзэсгэлэнтэй байгаль амьтан ургамалтай газрыг улс орон нутгаас тусгай хамгаалалтад авдаг. Үүнийг юу гэдэг вэ? За. Ховор үзэсгэлэнтэй байгаль амьтан ургамалтай. Ховор үзэсгэлэнтэй байгаад амьтан ургамалтай газрыг улс орны нутгаас тусгай хамгаалтанд авдаг. Үүнийг юу гэдэг вэ? Та хүндрүүлж бодох хэрэггүй. Бити хүнд бод гэж. Их хөнгөн бод гэнэ. Тэ. За бодож байгаа ямар ч зүйл дуусах юм. Тэр хугацаанд бод. Ховор үзэсгэлэнтэй байгаад амьтан ургамалтай газрыг улс орон нутгаас тусгай хамгаалтанд авдаг. Үүнийг юу гэдэг вэ? Бод хугацаа дууссан. Хариултыг авъя. За энэ тусгай хамгаалалттай газар л багтаа. Тусгай хамгаалалттай газар. Тий. Тусгай хамгаалалт. За ер нь манай Монгол орн тусгай хамгаалалттай газар ямар газар вэ? Батыг мэдгүй. За ямар газар вэ?
Жишээ нь богдвол Богдвол. За мэдээж хамгийн энгийн ойр жишээ тийм ээ. Гэх мэтсэн тусгай хамгаалалттай газрууд бол зөндөө байгаа тийм. За тусгай хамгаалалттай газар мөн бас бахан цаацлах газар гэж бас ярьдаг тийм. Зөв хариултыг асуултыг. Зөв хариулт тусгай хамгаалалттай газар. Наймт гişүүд амжилтаар хариулсан. Үл шатах мөнгөн дүн 250,000 төгрөгийг хоцсон. Самбар дээр ердөө 2 хичээл үлдсэн. Зөв хариултаар аврагдах боломж байсаар байгаа. За. За Батынхаа хоёлоо суудалд нэргүүлээ суулгая. За баярлаа. За, баярлалаа. Таны дараагийн асуултад амжилтсаа. Баярлалаа. За 250,000 цааш мөнгөн дүн болвол өстой огцон өсөө явчихна. 500,000, 750,000, 1 сая төгрөг гээд. Хамгийн сүүлийн туслах хүүхдээ гаргаж ирэхийг хүсэж байна. Намна. За намна. За. Оба. Сайн байна уу? Намуу тань туслахтаа таатай байна. За, намд лавга гэдэг. Намун мэдээллийн технологи англи хэл хоёр үлдсэн байгаа. Хажуудлын туслах хүүхдээс бол одоо боломж байхгүй. Тэгэхдээ намун яаж туслах вэ гэхээр мэдээллийн технологийн хичээлдэр ч юм уу. За нэг жоохон мартагдсан зүйлс. Нэг баг зэрэг туслацааг миний зөвшөөрөлтөөр бол авч болно. Болох уу? Тий. Англи хэлэн дээр ч гэсэн за яг орчуулуулах ч юм уу тиймэрхүү зүйл дээр бол туслууж болно. За, хоёулаа 5 дугаар анги юм байна. Тэгтээ харж байгаа тий. Тэгээ хоёулаа 5 дугаар анги байна. Англи хэлээ авч. Англи хэл ч гэсэн. Англи хэлээ юу? Тэгээ. 5 дугаар ангийн англи хэлний хичээл. Асуулт гарч ирсэн байна. Odd one out. Pen, newspaper, book, magazine, chicken, ruler. За. Олцсон. Олцглоо. Юу гэсэн утгатай юм бол? Нэг илүүгийн олоорой. Нэг илүү үгийн хас. Аха. Тэ? Илүү зүгийг хас. Тэгэхээр доотлын үгнүүдээ уншиж агаад өөрөө бас орчуулж бодож агаад тэн дундаас илүүц байж болох зүгийг хасах байна. Яагаад хугацаа дуусч байна? Олцсон. За, ярилцээ. Ярилцж болно. Болохгүй. Хүүхдтэй болох. Хүүхдтэй болох. Боломж авахгүй чи. Хоёулаа бол ярилцъя. Илүү зүгийг хасах хэвээр. Миний зүгээр одоо энэ хасах нь бол 5 дахь үг л байна шүү дээ. 5 дахь үг буюу chicken гэдэг үгийг хасъя гэж бодож байгаа тийм. За би хариултыг авсан. Англи 5 дугаар анги асуултын зөв хариултыг бүгдээрээ харъя. Chicken. Яа, юучлж амжилттай хариулсан учраас 500,000 төгрөгийн болцлыг хангасан. 1 сая төгрөгийн асуултанд очиход ганцхан асуулт үлдсэн байгаа. Дахин баяр хүргэе. За, баярлалаа. Оролцох дараагийн хичээлээр сонхохоос өмнө хэсэг хугацаанд тасалдаад эргээд ангидаа үзчихсэн. Эргээд татвар үзчихсэн. Өнөөдрийн дугаард мөнхөрөө фонтгийн дуучин 5-гаа оролцож байгаа. Яг одоогоор 9 асуултанд амжилттай хариулсан байна. Самбар дээр ганцхан хичээл үлдсэн байгаа. За, тэгсэн байна. Сэтгэлдээ бол маш өндөр байгаа хөө. Болоогүй. Болоогүй. За ихэд 54 байгаад байгаа. Бага ангидаа бол их дараагүй хөвгт байсан гэдэг байгаа шүү дээ. Тэр Одоо ер нь хэвээр шүү дээ бас. нормо ер нь хадгалаад үлдсэн юм шиг яг хэвээр явах шиг байна тийм. Мэдээлэл технологи 5 дугаар анги үлдсэн. Асуултыг шууд арай. CD-ийн юу гэсэн үгний товчлол бай? CD. За маш ойр үг байх шиг байна. CD. CD. Компакт гэдэг л дээ. Компакт диск. Компакт диск. Тийм л юм байдаг. Тэр нь CD-ний юм дээр чинь цамган дээр ч гэсэн компакт диск CD-г орчуулдаг. Юу товчлол гэж бичдэг л дээ. Энэ бол ойр үг шүү дээ, тийм CD гэдэг үгтэй бол их олон жил хамт байсан баг гэж бодож байна. Даагч. Хариултыг авлаа. За. Зөв хариултыг арай. Хамт хэлж байна.
Фантастик. За тэгэлгүй яах вэ? Амархан байж болохоор асуулт гараад ирлээ те. Ойрхон асуулт. Их ойрхон асуулт те. Тэгээ Батухыг бол яачлаа те. Тэ давсан. Тэгтээ 1 сая төгрөгийн асуултанд зөв хариулж ижил Давсан гэж ярих үү? давсан гэж ярина. Тэгэхгүй бол 1 сая төгрөгийн асуултанд бүдрэх юм бол 250 дээр очоо тэгээд хэрэгцсэн гэж ярих юм шүү дээ. 10 хичээлээ бүгдийг маш амжилттай хариулсан. Мөнхөрөө хамтлагийн дуучин тавгаад бүгдээрээ дахин баяр хүргэе. Одоо зөвхөн ганцхан асуултанд зөв хариулж чадах юм бол нэвтрүүлгийн оргилд хүрч 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай гэдгээ өөрийгөө батлах нь. Боломжоо бол ашиглаж болохгүй гэж. Боломж ашиглахгүй. Зөв хариултаар аврагдах боломж үлдсэн. Тэгтээ түүнийг ашиглахгүй. За. За, асуулт гарч ирэхээс өмнө хоёулаа намуунаас суулгая. Би танаас нэг асуулт асууя. За. Та ямар спортоор хичээлэх дуртай вэ? Бас гоё асуулт энэ те. Спортоор бол ер нь одоо том жижиг гэлтөө хичээлж явах хэрэгтэй байх те. Ёстой. Гоё штэ спорт. Би бол илүү сагсан бөмбөгөөр хичээлэх дуртай. Ер нь бол байнгын заал авч найзуудтай тоглоно. Энэ би байнга үзнэ. Манай намун чи ямар спортоор хичээлэх дуртай юм? Би агаарын теннис. Агаарын теннис. Бас гоё. Гоё спорт те. За амжилт хүсье намаа баярлаа. Баярлалаа. Тань амжилт. За. Игдэлтэй мөч ганцхан асуултанд зөв хариулбал оргил төрнө. Хэрвээ бүдрүүд тэгээд 250,000 төгрөг оожин. Тэгтээ нэвтрүүлгийн алтан дүрмийг дагах ёстой. За. Бэлэн үү? Бэлэн. Ингээд хамгийн сүүлийн асуултыг харъя. Монгол хэл 1-р анги. За. За 1-р анги юм чинь бас амархан байх магадaltaй ихтэй асуултыг харъя. Бүртэн гэж ямар амьтны зулцэг вэ? 1 минутын хугацаанд бодоод надад хариултыг өгнө. Ямар ч тусламж, ямар ч боломж байхгүй. Бүртэн гэж ямар амьтны зулцэг вэ? Бод хугацаа дуусч байна. Бүртэн гэж ямар амьтны зулцэг вэ? Энэ үнэхээр мэдэхгүй юм байна. Бүртэн Мэдэхгүй юм байна. нэг л юу байна. За би жоохон төгөлөө. За. Энэ бол магчин амьтны зулцэг. Магчаамтай. За. Монголд байдаг л амтан байж таарна тийм үү? Одоо байж байгаа л та. Магчин за чон үнэг. За. Хариултыг бод хугацаа удаад хэдийн дууссан. 1 сая төгрөгийн асуулт. Баага үнэг за би үнэг чон Монголд ч Баавганы зулцэгч одоо бамбар ууш. 3 2 1 хариултыг авъя. Херс гэж амт байдаг. Тэ байдаг. Херс гэж амтан бол байгаа. Чита магчин болоо. За. Херс уу? Тэгт. Херс. Гэрлээ дараа. Бүртэн гэж ямар амтны зулцэг вэ гэж асуулт гарч ирсэн. Энэ бол 1 сая төгрөгийн асуулт байгаа. Оролцогч херс гэж үздсэн байгаа. Үнэн зөв хариултыг харъя. Зөв хариулт ахоозэй. Ястай мэдхгүй байна. Нохоо зээг нэг. Ямар юм бэ? Мэддэг үндэ болоод амархан Мэддэг үндэ асуулт. бол маш амархан. Амархан асуулт баг тийм. За. Сая төгрөгийн асуултанда бүдэрсэн. Харамсалтай байна. За. Одоо нэвтрүүлгийн алтан дүрм хэрэгжих ёстой. Юу лээ? Нэвтрүүлгийн ихэнд бол хэлсэн. Юу вэ? Тэг одоо мэдэн бодлох гээд байна уу юу? Тэр камер руу харж агаад би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгээ чин үнэнчээр манай үзэгчдийн өмнө хүлээн зөвшөөрөх ёстой. За. Мэдээ энэ жагаа хэлчих хөө. Яах вэ? Гоё нээж агаад итгэлтэй хэлээ л да. За билнэ үү? Билэм бил. За нүдэн энэ жагаад яг хэлүүлээ л одоо. За тэгвэл. За тэг. За. Би 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай юм байна. Баярлалаа. Өдрийг хэрэгжүүлсэн. За. Өнөөдрийн оролцогч мөнхөрөө бомтгийн дуучин 5-га оролцсон байгаа. 1 сая төгрөгийн асуултанда бүдэрсэн хэдий боловч Нохоо зээх шүү, нохоо зээх.
Үйл шат хүмүүн дон 250,000 төгрөгийг өөрийн болгож чадсан. Баяр хүргэе. Өдөртний ерхий ивент хийж харилцагчтай голомтон нэг хадгаламжийн дэвтэр. За. Бас гардуулж байна. За маш их баярлалаа. Хамтлагийнхаа бодлоготой энэ зэрэгцтэй тийм. Зэрэгцтэй. Одоо танаа нөгөө гишүүнийг оруулах болтой тийм. За мига чамайг оруулах юм биш шүү. Тэр эскортыг эвдээрээ. Өнөөдөр нэгэн хөгжөлтэй дугаартай хамтсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн 7 өдрийн энэ өдрийн энэ цагта эргээд уулзлаа түр баярлалаа. Та 7 дугаар ангийн хүүхдээс ухаантай юу?